За өнөөдөр хэдүүлээ ад үзэгдэх зориг гээд Монголд аюул алдартай ном байдаг. Тэр номын талаар ярьцгаая. Тэгээ энэ ном маань бол хоёр Япон зохиолч байдаг. Тэгээ тэр хоёр одоо айдларын сэтгэл судлалыг хүмүүст аль болох тийм эвтэйхэн тий амархан ойлгогдох тийм байдлаар заах гэж хичээсэн. Тийм ном байд юм лээ. Тэгээ номон дээр бол нэг философч тэгээ нэг залуу хоёр ингээд диалог явдаг, харилцаа яриа явдаг. Яг хөө ингээд залуу нь бол ихэнхдээ тий тэр философичийг айгүй шалгаасан байдлаар ярьдаг. Тэгээ философч нь тэр бүх асуултад нь хариу өгч тайлбарладаг. Ер нь team dialogue явдаг. Тэгээ надад бол ном нь бол айгүй таалагдсан. Тэгээ хүмүүст ч гэсэн айгүй том нөлөөтэй байсан гэж зөндөө хүмүүс ярьж байгааг бол би сонсч байсан. Тэгэхээр за өнөөдөр энэ номыг ярив. Тэгээ энэ ном дээр айгүй олон сонирхолтой тийм бодууштай зүйлүүд айгүй их гардаг. Би ч гэсэн хүртэл дотроо одоо юу юм чинь юу илээ те гэсэн юмнууд бол зөндөө байсан. Тэгээ танд ч гэсэн тийм айгүй олон сонирхолтой зүйлүүд тэ бодож үзмээр зүйлүүд гарч ирэх байх гэж найдаж байна. За ном нь хамгийн ихэндээ гардаг тийм нэг дийм байдаг. Тэр нь бол хороо дэлхийн ертөнцийг айгүй энгийн зүйл гэж ярьдаг л да тэр философч маань. Тэгээд уг нь бол хороо дэлхийн айгүй энгийн. Гэхдээ бид нар хороо дэлхийг төвөгтэй болгоод байдаг. Бид нар л ерөөсөө хороо дэлхийг тэгж төвөгтэй болгож хараад байдаг болохоос хороо дэлхий уг нь айгүй энгийн зүйл. Тийм болохоор бид нар өөрсдөө л хороо дэлхийг төвөгтэй болгоод харахаа болчих юм бол бид нар өөрсдөө л өөрчлөгдчих юм бол асуудал шийдэгдэнэ гэдэг тийм үзэл бодлыг гаргаж ирдэг. Тэгээ энэ бол бидний сурсан зүйлээс айгүй яг эсрэг зүйл л дээ. Бид нар ихэнхдээ бодохдоо яг л тийм дэлхийн ертөнцийн дээр л би тэр хүсэж байгаа юм олоо авчих юм бол яг гоё болох гээд байдаг гэж бодоод байдаг. Тэрнээс бол бидрийг одоо бага бахаас ч юм уу тий чи өөрөө өөрчлөгдөө тий чи дотроосоо өөрчлөгд чи хороо дэлхийг тий илүү сайнаар хардаг болох илүү аз жаргалтай болох гэд дотроосоо хөөх юмнаас илүү нийгэм ч юм уу тий энэ тэрнээс дандаа л нэг гаднах тийм объектууд руу бидрийг айгүй хичэглүүлж өгдөг л доо амжилттай болох яа тийм хүнтэй үерхэх тийх ингэх гэд тэр энэ бол хамгийн түрүүнд яригдж байгаа нэг тийм бидний хамгийн сайн ойлгох хэрэгтэй хамгийн сайн ойлгох ёстой зүйлүүд энийг хэрвээ энийг бид нар сайн ойлгож чадахгүй бол цаашаага ер нь бол одоо энэ ном дээр гарч байгаа бүх өөрчлөлтүүд дандаа дотроос өөрчлөх гэж байгаа зүйлүүд байдаг. Тэгээ энэ дээр яригдж байгаа гол зүйл нь субъектив харах үнцгийн талаар яригдж байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр бид нар бол өөрийнхөө тэр субъектив үнцгөөс ерөөсөө яаж зогтож чадахгүй. Би одоо амьдралыг нэг субъектив үнцгөр харж байна. Өөр нэг хүн бас тэр хүн өөрийнхөө субъектив үнцгөр харж байгаа. Хүн болгон л яг тэр өөрийнхөө субъектив үнцгөр гаццсан байдаг. Тэгэхээр хороо дэлхий дээр болж байгаа зүйл гэхээс илүү хүн өөрөө яг тэр дэлхийн ертөнцийг яаж харж байна гэдэг хамгийн чухал асуудал болчихж байгаа. Ерөөсөө л бидэрт бол хамгийн чухал суралцах ёстой зүйл гэвэл хороо дэлхийг яаж харж сурах вэ? Яаж харж сурдаг бол бидэрт илүү хэрэгцээтэй байх вэ гэдэг талаар бодох хэрэгтэй. Яг гэвэл бид нар дэлхийн ертөнцийг өөрчлөхөөс илүү өөрсдөө өөрчлөх нь ер нь хамаагүй амархан. Яг зарим үед бидэртээ үнэхээр л бид нар баян болчих юм бол бүх асуудал шийдэгдэнэ гэж боддог. Гэтэ тэр бол айгүй хэцүү зүйл. Тэрнээс илүү яг бид нар дотроосоо өөрчлөгдчих юм бол тэр бол бидэрт байнга байж ах зүйл. Яг гэвэл гаднах ертөнцийн зүйлүүд бол байнга өөрчлөгдөж байна. Байнга бидний контролтой байхгүй. Гэтэ бид нар өөрсдийгөө контролдод удирдах авч явж чадах юм бол бид нар хамаагүй бат суурьтай байж чадна. Хамаагүй дотроосоо үнэнч дотроосоо нэг тийм зөв зам байгаа юм шиг мэдрэмж төрнө. Хороо дэлхийн ертөнц бол зүгээр л байдгаараа байдаг, иргэдгээр эргэж идэг. Тийм л зүйл байгаа. Гол асуудал ерөөсөө л бидэрт байгаа даа байхгүй. Бид нар хороо дэлхийг зөвөр хүлээж авч чадахгүй байгаа. Тэрнээс л болж байгаа. Уусаа бид нар тэрийг л өөрчлөхөөс өөр ямар ч арга байхгүй. Тэгэд яг адилар яриад ирэхээр цаашаага хүмүүст яригддаг хамгийн том асуудал бол травма гэдэг асуудал байдаг. Тэгээ тийм зүйл байхгүй штэ гэж хэлж байгаа. Тэг яг хуу тэр нь айгүй ер нь бол энэ ном дээр иймэр зүйлүүд бол зөндөө илнэ. Нэг тийм айгүй хүний боддог зүйлээс яг эсрэг юм шиг те. Травма огт байдгүй гэдэг нэг тиймэрдэн ярингууд хүн яг бодож эхэллээ. За энэ яг юу ярих гээд байна гэдэг. Тэгэд яг ингээд бодоод үзэхээр судлаад үзэхээр адил ирээ хэлэх гээд байгаа зүйл нь
Хүмүүсийн яриад байгаа тэр травма гэдэг зүйл болвол бидэрт тийм нэг тохиолддог зүйл байдаг те. Бид нар нэг тийм айгүй шудраг бүс зүйлийг мэдрэх ч юм уу те. Айгүй их хүнд өвдөлтийг мэдрэх ч юм уу. Тэр мөчөөс хойш бид нар ерөөсөө ямар ч хүчгүй болчдөг. Тэр зүйл нь өөрийг нь бүрэн дүүрээ эзэн те. Тэрнээсээ ерөөсөө огт гарч чадхааргүй нэг тийм өрөөнд дотор цоожлогч байгаа гэж боддог. Тэгээ энэ бол айдлаар бидэрт хийсвэр зүйл гэж хэлж байгаа. Яг түрүүний хэлсэн шиг бид нар тийм тохиолдсон зүйлээс бид нар бол авч гарах нь бол бид нар тэр сонголт нь байгаа. Тийм болохоор тэр травма гэдэг зүйл нь бидрийг ингээд өрөөнд цоожлоод үлдээчдэг зүйл биш ээ. Гол нь тэр бид нар тохиолдсон зүйлийг бид нар яаж хүлээж авах вэ? Яаж харах вэ гэдэг нь хамгийн чухал асуудал болчихж байгаа. Ерөөсөө тэр болсон үйл явдалд ямар утга учир өгөх вэ гэдэгт л бидний гол асуудал байгаа. Тэгээ энэ травмагийн талаар ярихад бид нар яаж боддог вэ гэхээр ерөөсөө л А гэдэг зүйл болчлоо. Тэнгүүт Б гэдэг зүйл тохиолдно гэд ерөөсөө ямар нэг зүйлийн шалтгаан нь тэр үр дүн гаргаж байгаа тийм модель гэдэг юм байна л да. Тэрийг бол тэр талаар судлахыг этиологи гэж нэрлэдэг юм байна. Гэхдээ адилар бол тэрийг бол хүлээн зөвшөөрөхийн хувьд бол хүлээн зөвшөөрөх бах тодорхой төвшөнд одоо яа гэв травмаг бол хүнд огт нөлөөгөө гэж бол хэлэхгүй мэдээж нөлөөтэй. Гэхдээ тэр зүйл нөлөөлөхдөө 100% амьдралыг шийдэж өгдөг те. Ерөөсөө л ийм зүйл тохиолдсон бол за угаасаа л амьдрал үлдсэн хүн амьдралынхаа туршид ийм байна гэсэн зүйл байхгүй. Тэрийг л ерөөсөө эсэргүүцээд байгаа. Тэрийг эсэргүүцснээр нэгэн бодлын зүгээр детерминизм гэдэг үзэл байдаг. Тэр бол бидэрт ямар ч сонголтыг хэрэгжүүлээ байхгүй. Бүх зүйл яг энэ уялдаа холбоосоор яг нэг зүйл болонгууд дараагийн зүйл нь ингээ банга тэ химийн урал шиг ингээл болоод үргэлжлээд явж байгаа процесс гэж хэлдэг л дээ. Ерөөсө детерминизмд хүн сонголтоо их хэрэгжүүлээ байхгүй. Бүх зүйл аль хэдийн тэ ингээ нэг заагаад өгсөн зам шиг тодорхойлогдсон гэж боддог. Тэрийг бол айдлаар үүсгэж байгаа. Үнэхээр травма бидэнд нөлөөлсөн гэвэл нөлөөлсөн. Гэхдээ тэр бол 100% амьдралыг шийдэхгүй. Бид нар яг тэр зүйлээс яг яаж тэ ирээдүйн амьдралаа өргөжлүүлэх вэ гэдэг нь бидний гарт байгаа гэж хэлж байгаа. Тэгэд тэр бол угаасаа үнэн. Яагаад гэвэл хэрвээ энэ үнэн биш байсан бол травма тохиолдсон бүх хүмүүс яг ижлэгийн амьдрал тулна шүү дээ. Гэтэ яагаад төстэй зүйлүүд тохиолж байхад зарим нэг хүмүүс тэр зүйлээс хамаагүй их ирч хүч аваа тий. Тэр зүйлээр өөрийгөө бүр шал өөр хүн болгож өөрчлөөд тэгж яхад зарим хүмүүс тэр зүйлд ялагдаад тэр зүйлийг те за би угаасаа л ийм бол унхаагүй амтэн гэж үр дүнд хүрч байгаа вэ. Тэгэхээр харахгүй Адлерийн философи бол миний бодлоор бол ерөөсөө л яг эрхчлөө сонголтын дээр суурилсан философи. Үнэхээр чамд үнэхээр тийм зүйлүүд муухай зүйлүүд тохиолдсон байна. Үнэхээр те зүгээр л амьдрал бол чам нэг тийм хүзрийн картууд өгччихлээ. Чамд угаасаа л ийм өгөгдөл байгаа юм байна. Ийм зүйлээс эхэлж байгаа юм байна. Шудрагуугүй юу гэдэг бол энд бол яригч байгаа асуудал биш. Гэхдээ одоо энүүгээрээ яах ёстой юм бэ? Одоо энүүгээрээ хаашаа явах ёстой юм бэ? Амьдрал бол ерөөсөө л одоо цагт ирээдүйд л яригч байгаа зүйл. Амьдрал гэдэг ерөөсөө л өнгөрснөөрөө тодорхойлогддог тийм зүйл биш ээ. Чамд өгөгдсөн зүйл биш. Чиний сонголт хийж байгаа зүйл. Мөч болгонд чи амьдралаа сонгоол явж байгаа гэсэн тийм ойлголт явж байгаа. Тэгээ Киркегорд бас энд хэлсэн байдаг л та. Амьдрал яхаа аргагүй те зөвхөн өнгөрснөө харж ил л ойлгогддог. Гэхдээ заавал урагшаага амьдрагддаг. Ирээдүйд амьдрдаг бид нар. Бид нар уусаа тэхээс өөр ямар ч сонголт авахгүй. Тэгээ ирээдүй яригадад эрэнгүүт Адлерийн хувьд яг энэ ирээдүйн ингүүт ерөөсөө л зорилтны талаар болж ирж байгаа. Бүх зүйл зорилттой, бүх зүйл шалтгаантай хийгддэг. Бидний амьдралд гаргаж байгаа бүх үйлдэл, бүх мэдэрч байгаа эмоцуд бүх дандаа тийм зорилготой байдаг. Одоо жишээлбэл энэ ном дээр гардаг нэг том жишээ байна л да. Уур гэдэг хилэнгийн талаар ярьдаг. Уур хилэн гэдэг нь яг бид нар яг тэр этиологиор бодонгууд этиологи гэдэг нь те одоо за ийм болчвол ийм болж байгаа гэсэн тийм модель байгаа шүү дээ. Тэнгүүт одоо яа тийм энэ хүн одоо нэг тийм шудраг бус зүйл хийлээ. Одоо яа тийм миний өмдөн дээр кофе асгалаа гэхэд миний уур шууд хурна гэдэг модель явж байгаа. Тэгээд тэр бол ингээд тэр хүний асгасан аяг нь миний уурыг хургаж байгаа гэсэн модель явж байгаа байхгүй. Гэтэ Адлер бол хэлэхдээ үгүй ээ. Яг гоо тэр зүйл бол тохиолдолтой.
Гэхдээ тэр үед чи өөрийнхөө нэг тийм зорилгыг биелүүлэх гээд уур гэдэг зүйлийг дотроосоо гаргаж ирж байгаа гэж хэлж байгаа. Ерөөсөө л уур гэдэг зүйл чинь зорилготой. За тэгээ энэ тохиолдолд ямар зорилго биелүүлж байгаа вэ гэхээр ерөөсөө л чи тэр хүнийг те өөрөөсөө уучлалах болгох ч юм уу те өөрийнхөө жоохон эрхшээлд оруулах ч юм уу тийм л зорилготой тэгж хэлж байгаа. Чи уурлах юм бол те тэр хүн уучлалт чамд те тэр гаргасан алдаагаа засах ямар нэм хийх ч юм уу тиймэр тийм хийх гэж магадгүй гэж бодож байгаа. Тэгж бодож байгаа болохоор тийм зорилгыг биелүүлэх гээд л чи уур гэдэг эмоц гаргаж ирж байгаа. Тэгээ энэ надад айгу сонирхолтой санагтаад байгаа л да. Ер нь бүх зүйлийг тэр чинь угаасаа зорилготой шалтгаантай гэж хэлээд байгаа. Тэгээ тэр нь дандаа нэг тийм ирээдүйд чирлсэн. Яхахгүй ямар нэг зорилтыг биелүүлэх гэсэн. Тэгээ яг ийм байдлаар хүний итгэл үнэмшлүүдийг хүртэл тайлбарлаж олно гэж байгаа. Одоо жишээлбэл за өөрөө өөрийгөө үзэн яддаг хүн байг л тэ. Энэ хүн яагаад өөрийгөө үзэн яддаг байгаа юм бэ те? Хэрвээ Адлерын онолоор бол энэ нэг зорилготой байна гэж бодно шүү дээ. Тэнгуут ингээ өөрийгөө үзэн ядах, өөртөө дургүй байх чи ямар ч зорилгыг биелүүлэхгүй байгааз нэг тийм утгагүй. Адлер ингээ худлаа хэлсэн юм шиг те. Гэхдээ тэгээ бас бодонгууд өөрийгөө үзэн ядаж байгаа нь бас янз бүрийн зорилттой байж аж магадгүй. Янз бүрийн зорилгыг биелүүлж аж магадгүй дотроосоо. Одоо жишээлбэл яа тийм өөрийгөө үзэн ядснаар хүн өөрийгөө хамаагүй их тусгаарлаад тэгээ өөрийгөө тусгаарлаад ирэнгүүт бусадтай харилцахгүй те бусдад хүлээн зөвшөөрөхдөггүй байх тийм орон зайгаа хаагаад өгчөж байгаа. Тэгээ эсвэл зүгээр л нэг биелүүлж байгаа одоо зорилт гэхээсээ илүү нэг тийм хүсэл ч юм уу те яхаарахгүй нэг хүслийн дагуу явж байгаа зүйл нь зүгээр л өөрт нь тэр нь хамаагүй тухтай мэдрэмж байж магадгүй. Тийм болохоор бид нар өөрсдөөсөө асуух хэрэгтэй болчихж байгаа. Би яг ямар шалтгаанаар ямар зорилттой юуг хүсэж байгаа болохоор энэ мэдрэмжээ гаргаад ирвэ, энэ эмоцыг гаргаад ирвэ, энэ итгэл үнэмшлийг гаргаад ирвэ гэд ийм асуултыг асуух нь ер нь айгүй хэрэгтэй болчихж байгаа. Ер нь бид нар өөрсдөөсөө асууж болох хамгийн чухал асуултуудын нэг. Тэгсний дараагаар бид нар өөрсдөө хамаагүй сайн ойлгож чадна тийм. Өөрсдийнхөө талаар би яагаад ийм юм дээр ийм тэнэг ханддیں۔ Би эсвэл энийг яагаад ингэж хараад байдیں гэдгээ яг тэгж ойлгож эхлэх процесс явчихж байгаа. Өөрийгөө яг тэгж ойлгож ирээд өөртөө юу болж байгааг илүү ухамсарлаад ирэнгүүт дараа нь бид нар тэгвэл би ийм шалтгаантай энэ зорилтыг биелүүлэх гээд ийм эмоц гаргаад байгаа юм бол би арай өөрөөр бас энэ зорилгоо биелүүлж болох юм биш үү гэж өөртөө шийдэж болно. Ерөөсөө өөрийнхөө харах өнцгийг өөрчилж эхэлж байгаа тий. Түрүүн бид нар хэдүүлээ ярьжсэн шүү дээ. Эцсийн эцэст би өөрийгөө өөрчлөх ёстой юм байна. Би хорвоог өөрөөр харж сурах ёстой юм байна. Би одоо жишээлбэл уур хилэнгээр те учраа олдог байсан болол за арай өөр аргаар тэр хүнтэй ойлголцох те тэр хүнд өөрийнхөө тийм одоо мэдэрч байгаа муухай мэдрэмжийг мэдрүүлэх ч юм уу те арай тийм зүр байдлаар арай өөр байдлаар арай өөрт хэрэгтэй байдлаар бусдад ч гэсэн хэрэгтэй байдлаар тэр зорилгыг биелүүлэх ийм өөр хандлагыг өөртөө хэрэгжүүлвэл амьдрал хамаагүй амархан хамаагүй те хин хиндээ хэрэгтэй болж ирнэ. Тэгээ харахгүй тэр уур гэдэг зүйлийг хэлж байгаа л да. Уур гэдэг зүйл бол ерөөсөө л хэрэгсэл. Чи тэр өөрийнхөө хүссэн зүйлийг авах гээд байгаа хэрэгсэл гэж хэлж байгаа. Тэгэхээр бид нар уурны орон зүгэл нэг өөр хэрэгсэл ашигладаг болёо гэж Адлер хэлээд байгаа. Тэгээ тэр өөртөө итгэлгүй байгаа хүний хувьд ч гэсэн бас нэг айдас л нүгтж байгаа. Би бусдад хүлээн зөвшөөрөхдөггүй байвал надад айгүй их өвдөлт учрна штэ. Тэрнээс айсандаа болоод тэр хүн өөртөө итгэлгүй байгаа тий өөрийгөө үзээдэг өөртөө дургу тим эмоц нь өөртөө гарч ирээд байгаа. Тэгэхээр бид нар тэр айдастай яаж өөр байдлаар тий тулгарх вэ? Өөр байдлаар тэрийг шийдэж болох уу гэдэг талаар бодоод ирэнгүүт одоо бидний тэр шийдэж байгаа нэг хэлбэр байгаа шүү дээ. Өөртөө итгэлгүй болж байгаа, өөрийгөө үзээж байгаа. Тэр арга хэлбэрээс арай илүү эрүүл байдлаар тэр айдасаа шийдэх одоо хандлагыг амьдралтаа авч болно гэж байгаа. Тэгээ дараа нь хүн хоорондын харилцааны талаар яриад ирэхээр яг одоо ямар хандлага авах нь зүгээр юм бэ гэдэг талаар илүү дэлгэрэнгүй ярилцсан. Тэгээ нэг бодлын Адлерын философи бол айгүй энгийн. Ерөөсөө л бүх зүйл айгүй энгийн. Бид нар тэгэж амар хэтрүүлж болдох хэрэггүй. Нэгдүгээрт чи зүгээр л өөрчлөгдөх хэрэгтэй. Яаж өөрчлөгдөх юм бэ гэхээр зүгээр л өөрчлөгдөх гэж хэлээд байгаа байхгүй юу? Яг яаж өөрчлөгдөх юм бэ? Зүгээр л чи яаж өөрчлөгдөхөө мэдж байгаа.
чи өөрийнхөө тэр те хийсвэр гинжнээсээ өөрийгөө суллал өөрчлөгдөж ихэл гэдэг байгаа. Тэгээд тэхийн тулд бидэрт юу шаардах вэ гэхээр зориг шаардна гэж хэлдэг. Өөрчлөгдөх бол угаасаа амархан зүйл биш. Бид нар одоо яа дээ хуучин нэг тийм програмчлалаараа явж байгаа шүү дээ. Дандаа л тийм өнгөрсөн тохиолдсон бүх зүйлүүдээр өөрийгөө тодорхойлцсон. Тэр тодорхойлолтоос ерөөсөө гарч чаддгүй. Тэгээ тэрийг өөрчлөхөд угаасаа л бидэрт тухгүй мэдрэмж төрөх нь аргагүй. Бид нар одоо жишээлбэл хуучин машинаа унаал явж байгаа бол хуучин машинаа унахад айгүй дандаа гоё байгаа тухтай байгаад ирсэн. Өөрчлөлт гэдэг зүйл чинь ер нь бол хүнийг айгүй тухтай болгодог. Яг тэр шинэ машин унаж эхлэе те шинэ юм суралцъя гингүүт мэдээж тэр тухгүй мэдрэмж төрнө. Тэгэхээр тэр үед яах вэ гэхээр бид нар зүгээр л тэр өөрчлөлтийг хийх зоригтой байх л хэрэгтэй гэж байгаа. Зүгээр л тэр зоригийг гаргаад өөрийгөө өөрчлөөл эхэл тэгэл болов. Тэр нь тийм өөрийгөө хийсвэр зүйлүүдээр өөрийгөө хааж боох хэрэггүй. Өнгөрсөн тохиолдсон зүйлүүд ялангуяа өнгөрсөнд тэ надад ийм зүйлүүд тохиолдсон, надад ийм одоо тэр хүмүүс тэгж хэлсэн. Би ийм азгүй нөхцөл байдалд байна. Тэгэл өөрийгөө өрөвдөөл тэ ингээл би л ингэсэн, би л тэгсэн, иви минь гээл өөрийгөө тэгж хараад байвал угаасаа л юу ч өөрчлөгдөхгүй. Эцээ эцэст айдлаар хэлж байгаа шүү дээ. Чиний амьдралыг чамаас өөр хэн ч өөрчлөхгүй. Чамаас өөр хэн өөрчлөх юм бэ? Тэгэхээр яа харахгүй чи өөрөө өөртөө энэ хариуцлагаа үүрээд тэгээ яаж өөрчлөх вэ гэхээр зүгээр л чи яаж өөрчлөх вэ мэдж байгаа. Сэдвүү жоохон солиод сая бол эхний шүн дээр гарсан зүйлүүдийн талаар ярьлаа л да. Тэр философч хүн маань тэр залуу хүнтэй 5 шүн ярилцсан байдаг. Тэгээ хоёр дахь шүн дээр хүн хоорондын асуудлын талаар ярьдаг. Тэгээ тэр дундаа Адлер бол биднээр гарч байгаа бидний амьдралын бүх асуудлууд хүн хоорондын асуудал гэж хэлдэг. Тэгээ энэ дээр бол яа харахгүй хүн хоорондын биш асуудлуудаас нь яа харахгүй бидний тэр суур хэрэгцээний асуудлууд байдаг л та. Тэгэл нэг тийм хоолунд юм уу те өвчин зовлон тэр асуудлуудыг яриаггүй. Энд яригдж байгаа асуудлууд нь ерөөсөө л зөвхөн хүний сэтгэл зүйн асуудлууд яригдж байгаа. Тийм. Тэгэхээр энэ дээр бол тийм тэр асуудлуудыг зөв аваа явчаарай. Тэгээ бодонгууд бидний тэр сэтгэл зүйн янз бүрийн асуудал эмгэг зовлонгууд бол дандаа л хүн хоорондын харилцаанаас гарч ирдэг гэж хэлж байгаа. Ерөөсө бүх асуудлууд хүн хоорондын харилцааны асуудал. Тэгээ сонирхолтой байгааз яагаад хүн хоорондын харилцаа гэж чухалчлаад байгаа юм тийм. Миний хувьд бол яг хав үнэхээр ихэнх асуудлууд хүн хоорондын асуудлууд байдаг гэд. Тэгээ яагаад заавал энийг чухалчлаад байгаа юм бэ гэдэг нь ерөөсөө л нэг шалтгаантай. Хүн болол нийгмийн амьтан нэгдүгürt. Тэгээ хоёрдугаарт бидний асуудлууд дандаа нэг тийм контекстнд ямар нэгэн хүрээнд яригддаг. Бид нар ямар нэгэн хүрээнд те эргэн тойронтой харьцуулалтгүйгээр тэр зүйлийг ярих ерөөсө боломжгүй. Тэгээ ямар нэг зүйлийг тодорхойлоход яхааргүй бусад зүйлүүтэй харьцуулагдчихл тодорхойлогддог гэдэг ойлголт яваад байгаа байхгүй. Хүн одоо жишээлбэл яа тийм эргэн тойронд нь дандаа өөрөөс нь ядуу хүмүүс байсан бол өөрийгөө баян гэж мэдрэхээр байгаа байхгүй. Гэхдээ эргэн тойрных нь хүмүүс бүгд өөрөөс нь илүү аз жаргалтай баян байгаад ирэнгүүт хүн өөрийгөө ядуу гэж мэдэрнэ. Тэрнээс болол ядуу баян гэдэг ойлголт тийм абсолют ойлголт байгаль дээр болол дэлхийн ертөнцийн тийм зүйл байхгүй. Тэр ойлголт зөвхөн бид нар тэ сошиал хүрээний тэ явцад бусад хүмүүстэй харьцуулагдаж яригч байгаа. Тэр нь огт харьцуулагдахгүйгээр тийм абсолют зүйл байна гэж ер нь угаасаа байхгүй л дээ. Ямар нэг зүйл байна гэдэг нь бусад зүйлтэйгээ нэгэн зэрэг оршихыг хэлж байгаа. Тэг яг хуу бидний тэр аз жаргал гэдэг байгаа зүйлөө те баян ядуу мөнгө гэдэг зүйл хүртэлтэй яг бодоод үзэнгүүт эн чинь нийгмийн ойлголт байгаа байхгүй юу? Бид нар нийгмээрээ тохироод мөнгө гэдэг зүйлийг хоорондоо ярилцаж гаргаж ирж байгаа тийм зүйл байгаа. Тэгэхээр яг харахгүй бидний амьдрал дандаа бусад хүмүүстэй тэг бусад хүмүүсийн тэг нийгмийн харилцаан дотор тийм нэг контекстэнд явж байдаг. Тийм хүрээнд. Тэгэхээр бид нар тэр өөрийгөө өөрсдөө нийгмийн амьтан гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болоод эхэлчихэж байгаа. Бидний бүх асуудлууд нийгмийн өрөөнд л яригддаг. Нэрэл бодонгууд одоо яа бидний өөрсдөө итгэлгүй байгаа байдал бол бусад хүмүүсийн өмнө л гарч ирж байгаа шүү дээ. Бусад хүмүүс бидрийг те харж байгаа тийм нүд байхгүй байсан бол би зүгээр л байгаль дээр одоо яа газараа явж исэн бол би тэгж те өөрөөсөө ичмичих гэсэн юм байхгүй шүү дээ. Тэгэхээр яг харахгүй энэ бүх зүйл те нийгмийн өрөөнд яригдж байгаа тэр контекстыг бид нар харах хэрэгтэй болчихж байгаа. Тэгээ энэ дээр Адлер дутуугийн мэдрэмжийн талаар ярьж эхэлдэг л дээ. Дутуугийн мэдрэмж гэдэг бол яахын аргагүй яг л ийм нийгмийн өрөөнд яригдж байгаа асуудал. Би өөрийгөө бусадтай харьцуулж өөрийгөө дутуу гэж мэдэрдэг те. Ер нь бол тэр мэдрэмжийн талаар ярьж байгаа. Тэгээд
Энийг бол Айдлер хэвийн мэдрэмж гэж хэлж байгаа байхгүй юу? Хүн бол яхаа аргагүй те одоо хүүхэд байхасаа эхлээл бүр хар нялхаасаа эхлээл дэлхийн ертөнцийг өөрөө эрхшээлд оруулах гэж хичээдэг те. Энд тэнд нэг юм базаал ер нь өөрөө байх гэж хичээдэг. Гэхдээ хороо дэлхий те өөрийнх нь яг хүснээр нь байхгүй байгаа дөрөөл өөлдөг те аашилдаг. Янз бүрийн байдлаар те өөрийнхөө хүснээр л байх гэж хичээдэг. Яг хуу тийм нэг суурь өсөл бол хүнд угасаал байдаг натурал зүйл гэж ярьж байгаа. Энэ бол хэвийн зүйл, эрүүл зүйл. Тэгээд яг хуу ийм хүсэл бидэрт бүгдээрэнд нь байдаг болохоор л бид нар дээшээ өсч хөгж дэвждэг гэж хэлдэг. Тэгхийн тулд хүн яг аргагүй л одооныхоо нөхцөл байдлаас за энийг нь сайжруулчаа. Энэ дутуу байгаа юм биш үү гэж бодоод тэрийгэ сайжруулахыг бол айдлаар окей гэж байгаа. Тэр бол зүгээр. Гэхдээ айдлаар яг дутуугийн комплекс гэдэг зүйлийн талаар ярьж эхэлдэг л дээ. Тэр нь яг юу вэ гэхээр хүн ерөөсөө тэр дутуугийн мэдрэмжээрээ хорогдоод те эсвэл тэр зүйлээрээ одоо амьдралаа зөв чиглүүлж чадахгүй, амьдралаа зөвөөр харж чадахгүй байгаа тийм зүйлийг хэлж байгаа. Тэр нь одоо жишээлбэл шүү дээ. Нэгдүгürt хүнийг зогсоож болно тий. Зүгээр нэг шалтгаан болж болно. Би одоо жишээлбэл өөрийгөө дутуугаар мэдэрлээ л дээ. За би нэг тийм тий арай сул дорой хангалтгүй байгаа юм шиг өөрөөр нь мэдэрч ийн тэгээд тэрүүгээр өөрийгөө цэнэглэхийн оронд нэгдүгürt яг өөрийнхөө хийх ёстой амьдралын даалгавруудаас зүгтэж болно. Тий. За би өөртөө итгэлгүй юм чи би угаасаа энийг чадахгүй штэ. Би одоо яа гэв миний гаднах төрх юм болохоор би ийм хүн болж чадахгүй штэ. Энийг дандаа нэг тийм байхгүй байгаа болохоор Б-г чадахгүй. Нэг тийм өөрийнхөө дутуу байхгүй байгаа зүйлээр л шалтгаалаад тийм зүйлийг хийж чадахгүй гэсэн тийм юм л болж байгаа. Тэгээ тийм зүйл бол угаасаа байхгүй. Бид нар яг энийг үнэхээр бодоод үзэх юм бол дандаа л шалтгаан байдаг. Яг тэ үнэнтэй тулаад хараад ерөөсөө л яг ийм л юм байвал тэр зүйлийг хийчих гээд байна гэд яг тийм загвараар бодоод ах юм бол бид нар өөрсдөө дахин тунгаах хэрэгтэй. Би ер нь яг өөрийгөө хуураад байна уу? Энэ үнэхээр үнэн зүйл үү те. Одоо жишээлбэл яа тийм би хөлөө хугалцсан болохоор гүйж чадахгүй гэдэг зүйл бол окей байж болохоор л ер нь бол харилцан хамаарлаа. Гэхдээ яа тийм би одоо жишээлбэл за их сургуулаа тоогоор төгсчлөө. Би тэгвэл математикчин болох ёстой гэвэл бол энэ бол алдаатай зүйл байгаа байхгүй алдаатай логик. Ерөөсө өнгөрсөнд болж байгаа зүйлүүд чинь чамааг одоо тодорхойлохгүйгээд айдлаар зөндөө хэлсэн шүү дээ. Тэрний нэг хөлбөр нь ерөөсөө л энд явж байна. Тэгээ дутуугийн комплекснаас гадна илүүгийн комплекс те давуугийн комплекс гэж бас ярьж байгаа. Тэр нь бол ер нь бол дутуугийн комплексийн яг нэг нөгөө тал нь зарим нэг хүмүүс те өөрийгөө хитрхи дутуу те мэдэрдэг болохоор тэрийгэ дүүлэх гэж тэрийг одоо өөр компенсейт гэдэг нь шүү дээ. Тэрийгэ одоо хааж нуухгүй шүү дээ. Бусад хүмүүс тэгэж дутуу те муу гэдгийг харуулахгүй тулд өөрийгөө илүү дүүлгэж эхэлдэг. Өөрийгөө илүү те бусдад хүмүүсээ өнгөрөөд ч юм уу те. Тийм байдлаар намайг хар те би ийм илүү шүү гэж мэдрэх гэж ирдэг. Тэр ч гэсэн бас ер нь дотроосоо тийм худлаа зүйл. Үнэхээр хүн өөртөө итгэлгүй хүн болохоор л тэгэж өөрийгөө хамаагүй тэгэж магтах те өөрийгөө гоёар харагдуулах дүүлгэх тийм хэрэгцээ байд юм яа л та. Тэгэхээр яг хоо энэ дээр бид нар бас өөрсдөө бодож үзэх л хэрэгтэй. Яг те надаа яг дутуугийн мэдрэмж гэж юу байна вэ гэд дотроо бодоод тэгээ би тэрүүгээр те өөрийгөө илэм хөгжүүлж цэнгэлж өөрийгөө дэлгэрүүлж те өөрийгөө илэрхийлж гин үү эсвэл би зүгээр л тэрүүгээрээ те өөрийгөө хаацаалж баацаалал те эсвэл өөрийгөө шалтгаан гаргаад те яг хийх ёстой зүйлээ хийхгүй байгаад байна уу. Ер нь тэр хоёрын ялгааг мэдгэд бол миний хувьд бол амархан л гэж бодож байна. Цаанаасаа л нэг зүйл зөв санагтаа те цаанаасаа зөв чиглэлж явж ивэл тэр бол зөв зүйл. Гэхдээ өөрийгөө буруу зам руу ороод те зүгээр л нэг тийм өөрийгөө хуураад байгаа мэдрэмж авч ивэл тэгээд тэр чинь буруу гэсэн. Тэгээд одоо юу хийх вэ гэхээр ерөөсөө л айдлаар хэлсэн шиг зоригтой байх хэрэгтэй. Өөрийгөө те тэр зөв байдлаар хөгжүүлэх тэр зоригийг гаргаа, тэр өөрчлөлтийг гаргаа гэж хэлж байгаа. Тэгээ энэ дутуугийн мэдрэмж яхаарахгүй харьцуулалтаас гарч ирж байгаа гэж байгаа шүү дээ. Тэгэхээр айдларын өгч байгаа нэг гол санаа нь бол хүн орондын харилцаан дээр бид нар тэр харьцуулалт гэдэг зүйлийг авч хаяад тэгээ бусадтай өрсөлдөхгүй байх хэрэгтэй. Хувьслын биологоор харуул бид нар те байнга биеинтэйгээ өрсөлдөж байгаа ч юм шиг тэгж харагдчих магадгүй л те байнга нэг те цөөхөн идэн байгаа хоол хүнс мүнс тэр зүйлүүдэд булаацалтаал те амьдрал тэр чигтээ ингээд тэмцэл юм шиг санагдчих магадгүй. Тэгээ бүр ингэ тэгээ сурцсан ч байж магадгүй. Гэхдээ айдлаар хэлж байгаагаар бол
Энэ бол бидэрт хэрэгтэй зүйл биш ээ. Яг бид нар амьдралыг тэгээд хараад ирэнгүүт цаанаасаа нэгдүгüртэй шүү дээ. Байнга тийм түгшүүртэй байгаад байна. Хэн миний дээр гарчих бол те хэн намайг тгий хэлчих бол хэн миний доор ах бол эсвэл өөрөөсөө илүү хүнийг хараад байнга атаархал те ёо би яг энэ хүн шиг л ийм гоё ахгүй бол би үнэхээр аз жаргалтай болохгүй ч гэдэм юм уу те. Тэгээ тэр атаархал гэдэг бол угаасаа тэр зүйлээс урам авах гэдгээс шал өөр зүйл байгаа байхгүй. Яг тэгвэл би тэр хүнтэй өрсөлдөж байгаа цагт байнга дээр нь илүү гарах гэж хичээнэ. Тэгэхдээ тэр хичээж байгаа зүтгэл нь бол ингээд сайн яг уу сайн зүйлүүдийг хийлгэж иж магадгүй л тэ өөрөө цаанаасаа хичээдэг ч юм уу. А гэхдээ дотроосоо яг тэр хүнийг юу хөдөлгөж байгаа вэ гингүүт дандаа л нэг тийм anxiety зовнил төгшүүрл байгаа байхгүй. Ерөөсөө амьдралыг тэмцэл гэж харж байгаа хүн, тэмцээн гэж харж байгаа хүн хизээч дотроо амар амгалан байж чадахгүй. Байнга л нэгнийхээ дээр дор гарах гал нэг тийм алдцаан дотор л яваад байна. Тэр бол тийм 50 амьдрал байж чадахгүй. Тэрэнд бол хүн бүрэн дуран аз жаргалтай байж чадахгүй. Эцээ эцэст яг хамгийн аз жаргалтай байдаг хүмүүс яхахгүй өөрөө дотор байгаа зүйлээр л хөдлөгдөж явж идэг. Тэгээ энийг бид нар ч гэсэн дотроо бодгол хэрэгтэй. Хэрвээ те би яг бусад хүмүүстэй өрсөлдөж байгаа үедээ юу гэж боддог вэ те? Хүний дээр гарахад, хүний доор орохгүй гэж бодохоор ямар байгаад байдаг вүлээ? Амьдрал те ер нь тэр үзэл бодол хэрэгтэй үгүй гэдэг бид нар дотроос бодгол хэрэгтэй. Эцээ эцэст тэгснээрээ би амьдралд яг юуг олж авч байгаа вэ те? Бид нар те өөр хүнээс илүү гарахаас илүү ягаад өөрийнхөө те өчигдрийн хөлбөр ч юм уу тэрнээс илүү гарах гэж хичээж болохгүй гэж. Энэ бол тэр нь хамаагүй эрүүл хөлбөр байж чадна л та. Би те зүгээр л те өчигдрийнхөө те бусад хүмүүстэй харьцуулахгүйгээр өөрөөрөө л хамгийн сайн хөлбөрийг авчих гэж хичээгээд байх юм бол тэр бол дотроосоо надад хамаагүй их цэник өгнө. Хамаагүй их ирчвч өгнө. Тэгээ би бол амьдралаа илүү өөрийнхөө тэ үнэлж байгаа зүйлүүдэд илүү дөхөм амьдарч байгаа болохоор энэ бол надад хамаагүй гоё санагдана. Ингээд ирэхээр бусад хүмүүсийг дайснаа биш, ерөөсөө найзаа гэж хардаг болчихж байгаа. Ерөөсөө найз нөхөрлийн байдлаар те ерөөсөө надтай л адилхан хүмүүс шүү. Хэдүүлээ ерөөсөө л энэ зүйлд цухтаа тэмцэж байгаа шүү гэж хараад байна. Тэнгүүт юу болоод ирэх вэ гэхээр тэр атажтөн мөтөө гэхээсээ илүү те өөр хүн гоё амжилттай явж ивэл яг түрүүний хэлсэн шиг тэр хүнээс хамаагүй их урам авдаг те. Өстой гоё явж шүү те. Миний найз те. Одоо найз ч байх албагүй шүү те. Зүгээр л бусад хүмүүсийн сайн сайхан явж байгаад талархаад те тэрнээс урам аваад яг чин сэтгэлээсээ тэр хүмүүс сайн сайхныг хүсч эхэлнэ. Тэгээ амьдрал байнга ингээл тулаан шиг санагдахгүй байгаад ирээд те. Ингээл байнга л те ялагдахгүй байх гэж хичээгээл яваад байдаг. Тэр anxiety-га аваа хийчих юм бол цаанаас амьдрал хамаагүй тайван болоод ирдэг. Тэгээ амьдрал тулаан биш байгаад ирэнгүүт бид нар өөрсдөө талаар биш бусад хүмүүсийг яаж хайрлах вэ? Яаж амьдралыг нь сайжруулах вэ гэдэг талаар бодоод ирнэ те. Үнэхээр яг хүмүүст тусалж байхдаа яг чин сэтгэлээсээ туслаад ирнэ. Яг л тэр үнтэй те барьцаал дээр нь гарах гэдэг янз бүрийн юм авах гэдэг юм байхгүй болчихж байгаа байхгүй юу? Тэгээ хоёр дахь айдлаар хэлээд байгаа хамгийн гол санаа нь бол хүмүүсийг зүгээр ингээ найзуудаа тэ ерөөсөө дайсан биш найз гэж харахаас илүү бас найзгаа хараад ирэнгүүт яг харахгүй нэг төвшөнд харах хэрэгтэй болчихж байгаа. Ерөөсөө л яг чам шиг, яг над шиг бид нар бүгдээрээ ижлэхэн гэж харах хэрэгтэй. А гэтээ яг ижлэхэн гэдэг нь шүү дээ. Бүр яг одоо яа гэв. Яг ижлэхэн гэж бол угаасаа байхгүй шүү дээ. Тэр бол утгагүй зүйл. Хүн болгон те насаараа ялгаатай, хүүсээрээ ялгаатай. Тэр хүний темперамент те одоо зан араншин гэдэг зүйлүүд ялгаатай. Бүх зүйл нь ялгаатай. Тулсан амьдрал нь хүртэл ялгаатай. Тийм болохоор угаасаа яг ижлэхэн байна гэж байхгүй. А гэхдээ адил төвшөнд харах хэрэгтэй. Тэгэд ирэнгүүт хүний харилцаа бол илүү сэтгэлээсээ байж ирж чаддаг. Бид нар тэгээ одоо яа дээ те тэр хүмүүс худлаа ингэж долгоноол дөрөсгээл тэнд нэг ингээл нэг тийм худлаа үнэн юм маск зүүж явж байгаа. Бүх хүнийг ижилт ирэх байдлаар нөхөрлөөд явах юм бол бид нар ер нь хүмүүсээсээ ичээд байдаг тэр зүйлүүд ч гэсэн алга болол юм. Би өөрөө тэр хүнээс дутуу байх үдэ гэж бодхоос илүү те зүгээр л бид нар хамаагүй арьсандаа те яг биедээ хамаагүй тухтай байгаад ирэх баг. Тэр хүмүүстэй харилцахдаа цаанаасаа те өөрийгөө яаж ийж ийнэ гэж бодохгүй зүгээр л яг байгаараа харилцаад ирнэ. Тэгэд ирэнгүүт тэр хүмүүс ч гэсэн бидэртэй яг тэгж л харилцаад ирнэ.
Бид нар яг тэгэл бусад хүмүүсийг ялгаж малгаал тэг ингээл дайсан байснаа гэж харцаа тий нэг тийм худлаа байгаад ирэнгүүт бид нартай угаасаа хинч гоёор харьцаа яг тэгж харьцаа гэж байгаа байхгүй шүү дээ. Эцсийн эцэс дэлхийн ертөнц гэдэг бол тол бид нар дэлхийн ертөнцид юу өгч जैन ямар энерги өгч जैन тэрийгэл буцаж эргүүлж авдаг. Чи хүмүүс рүү хараад иневэл хүмүүс ч гэсэн чам руу инех хэрэгтэй. Тэгэхээр энэ талаар бид нар бас бодох хэрэгтэй. Би бусад хүмүүстэй харилцаж байхдаа ер нь яг ямар ихтгэл үнэмшлэр те одоо бүр хамгийн анх ярьжсэн шиг те яг хорвоо дэлхийн ертөнцийг яг яаж харуул надад хэрэгтэй юм шиг байна вэ гэдэг талаар бодоод ирэнгүүт яг хүмүүстэй харилцахдаа ер нь яаж харилцвал зүгээр юм шиг вэ? Ямар ихтгэл үнэмшилтэй байх байвал миний амьдралд илүү их хэрэгтэй вэ? Намайг илүү аз жаргалтай болгох вэ? Амьдрал те яаж хамаагүй илүү амттай байх вэ гэд бодоод ирэнгүүт яг харахгүй энэ тэгш харилцаа ороод ирж байгаа юм л та. Бусад хүмүүсийг яг ижилхэн хүн шүү дээ гэж харах те. Тэгээд дээр нь бусад хүмүүсийг дайрснаа биш цухтаа хідүүлээ энэ тулаанд амьдрал гэдэг тулаан дээр байгаа шүү те гэд хараад эхлэнгүүт амьдрал хамаагүй сайхан болно л гэж айдлаар хэлээд байна л та. За тэгээ өнөөдрийнхөө дугаарыг ингээд дуусгачээ. Дараагийн дугаар дээр хэдүүлээ үргэлжлүүлээд энэ номоо ярив. Энэ ном ер нь айгүй мүлжүүртэй ном байли. Ер нь яриад л тэгээ ухаал судлаад бодоол байхаар тийм сонирхолтой ном шиг санагдсан. Яг ингээд бүх зүйлүүдээ санал нийлэх болвол айгүй хэцүү. Гэхдээ яг өөрөө ойлгоод те ийм учиртай юм байна гэж ер нь өөрөө өөртөө эргцүүлэх хэрэгтэй л юм шиг санагдсан. За тэгээ хэдүүлээ өөрсдөө болж чадах болох хэвээр тийм болох гэж хичээцгээе. Баярлалаа.